Махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдгийм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголдо очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нилээ удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааш та шууд үргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлцсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 25 78 99 Тэг 10 29 22 22 95. Та яг одоо захиал. Нэвтрүүлгийн хамтран ажлагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хил хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүүе тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдоо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99 Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саарл офис байдсан байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгост монголчуудын радио шот эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир хөтлөгч Бат. Хөтлөгч Чанцалд улам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд өнөөдөр хүрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За тэгээд та бүхэнд коронавирусын халдварын тохиол болон бас бэлгийн хүчирхийлэл үлдчихсэн юм шгшээ багийн тамирчдад дасгалжуулагч юм байлээ. Энэ талаарх хэрэг нэлээд интернетэд шуугантай бас учраас мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байна. За тэгээд нэг онцлог постыг бас бэлдсэн байна. Тэгээд өнөөдөр бичлэгийн хувьд гэх юм бол кимчиг бас хятадих гэсэн нэг ийм бичлэг сүүлийн үед нэлээд яваад байсан. Тэгэхээр энэ тал дээр холбогдлолтой бас бичлэгийг та бүхэндээ тайлбарлахаар хүргэхээр бэлдсэн байна. За тэгэхээр миний хувьд одоо эрүүл мэндийн даатгалын талаар одоо яаж үгийн сургалтын төвийн багш бас одоо тийм мэдээлэл оруулсан байна. Энэ постыг бол онцлоё гэж бодож байна. За мөн мэдээллийн хувьд Солонгосын бас одоо хамгийн эмнэлгийн чиглэлийн тийм хамгийн одоо урт талд нь ажилладаг хүмүүс маань өөрсдөө төрсөдөр тэмдэглээд дөрмөө зөрчсөн тухайн мэдээлэл нь бас хүмүүс хэнийг сонирхож байгаа юм байна. Тэр хүргэе гэж бодсон. За сэдвийн хувьд өнөөдөр бас та бүхэнтэйг хамгийн одоо сол мөнгө гэдэг үл юу гэж бонус хийвэлээ гэсэн сэдв байна. Бонус цалин уу? Тэгээ бонус цалин юм уу? Сол мөнгө багтаа. Юу тийм агуулдаг юм байсан шүү. За энэ сэдвүүдээр хачаалаад юу вэ? Эвэрхүү сэдвүүдээр бол ярихаар бэлдсэн байна. За та ядмаа сул мөнгө авч ирсэн. За тэгэхээр хамгийн ихний мэдээлэл өгөхөөс өмнө хоёул цагаараа мэдээлэл авчирч өнөөдөр ч бүр Солонгост бороо ороод юу болоод байгаа юм? Анхны бороо нь орчоо тийм. Цас ороо сайхан цас ороод ирсэн юм да. Тэгээд түрүүлэн цасны талаар мэдээд танилцуулах, энэ талаар борооны талаар мэдээд танилцуулах нь. За чэжүүд 14 эмтэй бороо орж байгаа юм байна. Бусаад 10 эмтэй бас бороотой байгаа юм шүү. За Сөүлд яг одоо 3 эмийн дулаан байгаа юм байна. За өнөөдөр өдөртөө 7, шөнөдөө нэмэх 2 эмийн дулаан. За бас бороотой байна. Тэгээд борооны хувьд бол маргааш өглөө болтол орох төлөвтэй байна гэсэн мэдээлэл байна. За үргэлжлүүлээд та бүхэндээ Хаан банкны ханшийн мэдээллийг хүргэе. За Хаан банкны ханшаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.59 мөнгө байгаа юм. Бэлнээр авах нь 2.50, зарах нь 2.64, за бэлэн бусаар авах нь 2.54, зарах нь 2.64 таа байгаа юм байна. За ингээд та бүхэн манаас нэвтрүүлгийн шууд уцуулах Тэг 70 46 41 1941 гэсэн дугаарлуу холбогдоо ярилцах боломжтой байгаа шүү сэдв дээр. За тэгээд Чимбахар маань сонь сайхан юу дайчгүй юу? За тэгэхээр бас өчтөрөөс хойш юм Монголд маань бас их үйл явдлууд хурдан өрнөд ах шиг байна. Өнөөдөр бол ямарсан зарим хүмүүс маань яг одоо ажиллаад хараад орж ирсэн бол бас мэдээ харж амжаагүй магадгүй ерөнхий сайдаас огцрохын тухай юм мэдээлэлтэй. Өнөөдөр 16 цагаас бол хийсэн. Энэ талаар бол нэлээд хүмүүс мэдээлэл одоо хоорондоо ярилцж байгаа тиймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр энийг бас сонирн болоод дуулах гэж бодлоо. За чамаар сонирн юм. За миний хувьд өнөөдөр баг зэрэг ядарсан. Тэгээд дайжгүй. Тэг яаж юм бидэд чинь 8 цагаас орой тардаг болохоор орой ингээд
яг юу болчдөг штэ харанхуй болчдөг штэ цонхоор хангууд нэг харих хэвээр цаг болсон санагдаад нэг өнөөдөр жоохон сэтгэл ийшээ тийшээ бас жоохон явмаар санагдаад тийм нэмэр чиг шиг тийч болохгүй л дээ. Дулаараад ирэхээр тэгээд орой 8 гэхэд бас харцсан гоё болчдөг штэ тийм. Яг тийм нар жаргах мөч та гэрлүүг алхахдаг боллоо штэ тийм. За баяр сайхан ундрал маань орой минь хүргье гэсэн мөн хөөе хичээ профайлаас үлдсэн юм уу? Токоноос хүрээ маань орой миньдийг хүргье бүгдэнд нь гэсэн байна. За Судмаа Мөнхбаатар маань орой минь оол гэсэн байна. Сэнди ажил маань орой минь яасан уддсан би огцруулын шүү хээ тоглож байна гомд чи инээд бэлгэлээ хээ гэсэн байна шүү. За инх жаргал тогоо хөтлөгч хоёртой болон сонсогч найз нартай орой минь гэсэн байна. За ихчтэй бас орой минь хүргэе. Мөнгөн цалмаад орой минь хүргэсэн байна. За би хариуглаад бас зүрхээ уулна. Альмаа маань орой минь манайхан гэсэн байна. Сараа жигдэрч манаас орой минь гэсэн байна. За мөнхтөр маань хоёроо гэрээний ажлын талаар мэдээлэл авсан уу гэж асуусан байна шүү. За гэрээний ажлын талаар бол одоогоор шинэ бол мэдээлэл байхгүйгаа. Тэгэхээр бит хоёр бол өмнө одоо юугаар зочинд оролцож байсан. За Монголын хөдөлмөр халамжуулалтын газар. Тэгээд одоогоор энэ коронавитой холбоотойгоор бол шинээр бүртгэл бол явагдахгүй байгаа гэжсэн. Тэрнээс хойш бол шинэ мэдээлэл бол ер нь баггүй байгаад байна да. За Сэнди анжилаанд бид нар цаснаас удаад анжгаад хэлсэй бороо оруул гэж хээ гэсэн юм шүү. Анжаах удаа шин цаснаас өдрөдөө юу болоо да. За өглөөний бас хөтлөгчтэй маань иймэрхүү сэдвээр ярилцж байгаа тийм байгаа байх шүү. Цас оруулъя гэж цас оруулсан гэсэн одоо бүр бороо оруулаад тийм юу цаг агарын юу болсон юм шүү те увдстай гэх юм уу. Эрдэнэбүрэн маань энэ дугаар нь ажилдаг юм байлээ шүү. Хаа гэсэн байна шүү. Ажиллаж байгаа. За тэгээд Токоноос хүрээ маань гинт бороо ороод гайхлаа шүү. Хавар болтол хэдэн сараар унтчихсан юм шиг гэсэн байна шүү. За өнөөдөр гэхдээ яг нэг бороо ороод хүмүүс бас нэлээ гайхсан юм шиг үлээ сайхан цас орж байсан чинь бороо ороод гэдэг нэг жилийн дөрөв улирлыг нэг 2 өдөрт үзээд байгаа юм уу? Биш 2 7 хоногт үзээд байгаа юм аа шин тий. За тэгээд хамгийн ихний мэдээлэл хүргэе. За өнөөдөр Будамт Солонгос улсад коронавирусын халдварын 401 тохиол бүртгэгдсэн. Үүний 21-нд хилээ чандаас зөөлөгдөж оржсэн байна. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг харах юм бол манай MJL Radio.com-роос ороод харж боломжтой. Ер нь бол өдөр тутамдаа элчин сайдын яам дээр гарсан мэдээллийг ингээд шууд аваад хийждэг байгаа их сурвалжтай. Тэгэхээр та бүхэн манаас харах боломжтой байгаа шүү гэдэг хэлээ. За тэгээд миний ихний онцлог мэдээллийн хувьд гэх юм бол short track-ийн тамирчин Шимсокки гэж байд юм байна. Тэгээ Олимпийн хошоо аврах тэшүүрийн тамирчин гэж юм бүсгүй одоо бол 23 настай 1997 оны бүсгүй. Энэ бүсгүй маань 18 онд одоо яг мэргэжлийн тасалжуулагч нь өөрөөднөөс хүчрхийл үлдчихсэн гэж хэрэг гарч ирсэн юм байна. Тэгээ тухайн үед бол нэлээд шуугаан дэрсэн. Өнөөдөр бол хамгийн эргэлтэй мэдээллийн энэ одоо нэгтж агсчихсан мэдээлэл байгаа. За тэгээд тамирчны хувьд гэх юм бол дасгалжуулагч нь Жоо Жибом гэсэн хүн байсан юм байлаа. Тэгээд энэ дасгалжуулагч нь ахлах сургуулийн 2 дугаар анги гэдэг чинь нэг 11 дугаар анги байсан юм. 11 дугаар ангид байхаас нь эхлээд хүчрхийлүүлээд одоо юу гэдэг бас үлдчихсэн юм байна л да. Тэгээд үүнээс үүлэн 3 жил Израиль гэдэг чинь ер нь насан туршийн хүүхдээ хүчрхийл болох нь шүү дээ. Тэгээд Жоо Жибом гэдэг энэ дасгалжуулагчт нь өнөөдөр бол 10 жил 6 сарын 20 ялыг бол оноож байгаа юм. Өмнө нь бас энэ бүсгүй хэд удаа тэгээд хүчрхийл үлдчихсэн ингээд цагдаад өгсөн. Тэгээд эхнийхтэр нь болохоор 10 сарын ял онооход бол төтгөлзүүлсэн. Тэгээд дараа нь 2019 онд бол 18 сарын 20 ял бол оноос энэ жил бол ингээд 10 жил 6 сарын 20 ялыг бол ингээд оноож байгаа юм байна. Тэгээд сүүлийн үед гэж ер нь миний танилцуулж байгаа одоогийн Солонгос монголчуудын радио нэвтрүүлэг хөтлөөд 2 оноо 3 ягийн мэдээлэл бас төстэй мэдээлэлд орчуулж хүргэжсэн л та. Тэгээд Солонгос яг энэ олимпийн тамирчид ялангуяа олимпийн одоо тий тамирчдын яг энэ артталт нь гэх юм одоо тайсны ард гэдэг шиг яг тэр тэмцээний ард бол хөвчлэн ингээд тасалжуулагч нь цохиж зодох хүчирхийлэх иймэрхүү хэрэгүүд бас их гардаг. Тэгээд сүүлийн 2-3 жил 2018 оноос хойш бол айгүй тийм хүчтэй энэ хэрэг үзэхөвдөж байгаа. Өнгөрсөнд бас ийм хэрэг үлдчихсэн гэдэг. Тэгээ бас ял сонсож байгаа хэд хэдэн хүмүүсийн талаар мэдээлэл хүргэж ирсэн юм байна. За тэгэхээр сүүлийн үед бол ер нь ял оноолоо гэдэг тиймэрхүү мэдээлэлд бас ер нь их байж тээ зөвхөн хүчрхийл гэхгүй одоо бусдаар харах юм бол Samsung-ийн тийм хүн одоо 2.5 жилийн ял авлаа. За Paki-ийн ялыг хэвээр нь үлдээлээ гэдэг юм. Иймэрхүү бас мэдээлэлүүд бол сүүлийн үед бол их сонсогдож байна. За би өргөжлүүлээд тэгэхээр бас мэдээгээ төрүүлээд хүргэчихье гэж бодлоо. За түрүүн та бүхэндээ бас товчхон хэлсэн байгаа. Погонсо буюу эрүүл мэндийн төвийн ажилчид одоо төрсөдөр тэмдэглэсэн ийм бас хэрэг болсон юм байна. Энэ болохоор нөгөө дүрм журмаас зөрчсөн гэдэг. 5-аас дээш цугласан юм уу? Тий 5-аас дээш хүн цугласан. За мөн хүн хоорондын зай гэдээ байгаа тий тэрийг бас бариаг байгаа. Өнөөдөр бол 400-аад одоо ийм коронавирусын тохиолдол илэрсэн. Тэгээ энэ одоо магадгүй ингээд 2 өдрийн дараа гэхээр 300-аас дахиад жоох өсөж байгаа юм бас хандлага байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар сэрэмж алдах юм бол дахиад бас өсчих магадлал байгаа гэж үзэж байгаа юм байна. За тэгээ энэ Каннамын Кусонгун гэдэг газар байдаг Погонсогийн ажилчид болохоор юм одоо парти хийсэн ийм зураг болоо нийтэд бол тавигдсан юм байна. Тэгээд энэ зурган дээр харах юм бол бүр Хянсумагтай ийм одоо хултаасын хэвлэл хэвлээд дарахтаа баяр хүргье гэдэг ингээд
зурган дээр гарсан байгаа. За тэгээд торт болон бусад уух юм, жимс, дог гэх мэт иймэрхүү зүйлүүдийг ширээн дээрээ тавьчихсан. Тэгээд хоорондоо бол нэг 10-аад хүн ингээд баяраа хийж байгаа зураг байгаа. Тэгээд нарийн одоо зурган дээр бол бүр цагийг ингээд сатаж ирж харуулад 10 цаг 40 минут гэдэг бол хүмүүсийн завгүй ажиллаж яадаг цагаа самууши юм шүү тий. Офс дээр юм шүү бараг тий. Яг ажлын байран дээр гэсэн үг шүү тий. Тэгээд энэ дээр хүмүүсийн хувьд бол ингэж ажиллаж явах хэрэгтэй хүмүүс маань ингэж цуглараа төрсөдөр хийсэн байна гэдэг дээр бол нээтэд тавигдаад энэ нь бол хүмүүсийн бас нэлээд тийм одоо комментар бол тий одоо энэ эд ажиллаж явах хэрэгтэй хүмүүс ингэж болохгүй гэдэг иймэрхүү зүйлүүдийг бол бичсэн байлээ. Сэтгэл дээр нь юу н ямар хуу хандлагатай солонгосч хүмжилсэн байна төлхөө. Тийм ер нь бол хамгийн урд гараад одоо байлдах хэрэгтэй гэдэг юм уу тий хамгийн урд гараад ажиллаж явах хэрэгтэй хүмүүсийн ийм зүйл хийгээд байна гэдэг бол болохгүй гэж байгаа. Нөгөө талаар энэ хүмүүсийн хувьд бол өөрөөсөө бид нэр ингээд ийм уламжлалт хугацаанд дээр нь бол товчхон хугацаанд богинохон хугацаанд энийг бол хийсэн. Дээр нь болохоор одоо ингэж хийснээрээ бид нэр илүү тийм ажлын урам зориг авдаг нэг тийм хөвшил байдаг учраас ингэ хийсэн гэж ойлгуулах гэж хичээсэн байлээ. Тэгтээ хүмүүсийн хувьд бол бидээс дургуут цэвэр байсан. Тэгээд энэс гадна бас мөн одоо төрийн албан агчдны хувьд бол ялгаагүй нэг 20 хүмүүс бас нэг газар бол хоолнд орж байгаа тухайн хүмүүс одоо энгийн үүс бичлэг хийгээд тэгээд явуулсан байлээ. Энэ нь болохоор мөн тэгээд төрийн албан агч нар өөрсдөө юм үлгэр жишээ үзүүлэхгүй иймэрхүү байдлаар дүрм журмаа зөрчөөд байна гэдэг зүйлийг бол одоо анхааруулж тийм энэ мэдээг бол гаргасан байлаа. Оо за 5-аас дээш хүн байх юм бол ер нь торгож байгаа шүү. Тэгэхээр одоо эдрийг бас торгоно л гэсэн үг байна шүү тий. Тийм ер нь одоо яг энэ байдлыг судлаад тэгээд бас ямар шийдвэр гарах авах уу гэдгээ бол ер нь бол цааш нь судална гэсэн тийм зүйл байсан. Зураг мураг бол аваад ирэх дээрээс нь 5-аас дээш. Одоо бол ерөөсөө 1 сарын 31-ний хүртэл 2.5 дугаар шатлал хот суран бус нутагт за тэгээ бусад нутагт болохоор 2 дугаар шатлал хэрэгжиж байгаа. Тэгээд 1 сарын 31-ний хүртэл 5-аас дээш хүмүүс цуглахгүйс хориглолцсон одоо хэрвээ цуглах юм бол 3 сая хүртэл оноор байсан баха. Торгоно гэсэн байсан. Тэгэхээр ерөөсөө цуглаж болохгүй баха. Манай монголчууд бас айгүй нүдэлчин монголчууд гэж яг группүүд дээр бичсэн л байлаа л да. Одоо нөгөөх нь тавигдсан уу нэг 2 талаас нэг 3 найз 2 найз уулзах гэдэг юм байна л да гэлээ. Тэгэхээр 5 болчихгоо. Нэгийг хайж явах гэхээр болохгүй болчоо те. Яаж хайж явах вэ те. Тэгээ уулзахаар хэцүү байна. Ямар 2-2-оор те нэгийг нууж муужгаад нэгийг нь метрийн цаана маань явуултаа биш тэгээд нэг тийм пост хийсэн байсан. Одоо тэрийг нэрээ харуулъя гэж бодож байсан чинь арилцсан байлаа. Тийм тэр бас айгүй хөөрхөн санагдсан. За оюуна мөгөө маань орой мэндэ гэр бүлэрээ сөүл хотоо сонсож ийн гэсэн биш. Оо ямар гоё. Баярлаа. Танаа гэр бүлийнхэд минь төргий. Тийм азж байгаа л үсэ. За тэгээд миний дараагийн онцлог постны хувьд гэх юм бол нүүдэлчин монголчууд дээр тавигдсан байлаа. Өчтөрөөс хоньны толгой зарж байгаа газар байна уу гэдээ асуугаад байсан. Тэгсэн чинь нямкам гэдэг хуруулсан байна л да. Манайхан ийм юм байна гэд хоньны толгой байна л да. Тэгээд үнэн нь болохоор 17900 оноор зарагдаж байгаа юм байна. Тэнд бодвол купон юм болоо. Яг тэр юуных нь бол юу тавигдаагүй байлаа. Ямар сайт гэдэг нь харагдаж байна. Тэр нь харагдахгүй байлаа. Тэгээд толгой зарж байгаа гэсэн чинь хажуу талаар сэтгэл дээр нь надтай ажилтг нэртэй хүн чаги гэдэг хүн Монгол толгой гүйцэхгүй юм байна лээ амтан гэсэн байна. Тэгсэн чинь доор нь болохоор Монгол толгой чинь өөрөө гоё амттай дээрэс нь хуухлаад бүр амт нэмчихдэг болохоор энэ яаж гүйцэв тэгтээ гоё амтлаад идвэл толгой шүү дээ гэсэн байна. Тэгээ надаа яг энийг харчаад солонгосчууд ер нь толгой иддэг юм уу? Энийг харин ингээд зарж байхын солонгос яг вооноор нь тавьсан байсан шүү дээ. Эсвэл нэг гадаад хүмүүс их авдаг болохоор тавьсан юм болов? Үгүй гахаан толгойч гэдэг юм уу? Тэр утгаар л мэдэх хүнийг хоньны толгойг бол сайн мэдэхгүй. Ер нь гэхдээ одоо сүүлийн үед л харагдаад байгаа болохоос өмнө бол солонгос хүмүүс байдаг монгол хүмүүс хүртэл олж угаасаа иддэг хүмүүсийн хувьд иддэггүй олддоггүй байсан. Тэгээ сүүлийн үед бол одоо оруулж ирдэг болцсон юм болов гэж ойлгоод байна. Өмнө нэг би бас лавлаад махны дэлгүүрээс мах авч явахдаа толгой нь орж ирдэг юм уу гэдгсэн чинь Австралиас чинь толгойнаас бусад юмнууд нь ороод ирдэг гэж тэгж надад өгн хэлж ирсэн. Энд одоо хаанаас орж ирдэг юм бол яг тэр талаа дэлгэрэнгүй байх уу зүгээр ямар тач 17900 он гэд толгой зарж байгаа гэж бичсэн байлээ. Тэгэхээр нөө солонгосчууд өөрсдөө иддэг юм гэхээр би юусоо солонгос хүмүүстэй уулзч хаад хоньны толгой идсэн гэсэн юм байгаагүй. Зүгээр жуулчинд яг монгол солонгосчууд ирж чад энэ ч одоо хоньны толгой амсаад ш тэнгүүд нөгөө идэж бөө юм болж иддэг байхгүй. Юу оо окей энэ зүгээр таарч марч гүгэл их маялаа штэ. Тэгээ яг маялах ч явах үү би ч гэсэн хэрвээ өөр улс орны соёлыг тэг мэдж байгаа анх удаа харж байгаа юм бол гайхал байх л та тий яг өмнө нь харж байгаагүй зүйл юм чинь. Гэхдээ би ч өөрөө монгол хүн учраас амар нөгөө хэл ингээл хичээд энэ юу ингэнгүүт ёо буюу хэл гээл тэгмээ. Яа надад энийг идэж болох юм гээл нэг охин тэр бүр ингээд айгу санаанаас гардаг юм аа. Тэгээд бас нэг их сургуулийн оюутнууд ирсэн.
Тэгээ бид нар яг нөгөө дайлж байгаа гэд гидс мэдс чанаа тэгээ толгой чанаад өгсөн чинь нэг охин л бусны ингээд 10 хэдэн сурагч байсан байхгүй юу юмсан. Тэгээ тэр дундаас нэг охин л өө өстө нэрэ би чи угаасаа тийм миний зан чи угаасаа юм би чи хамаа ямаагүй гэдэг юм те ингээд шууд идчихдэг аюу гой зүгээр өстэй гоё ингээд чи маргааш нөгөө бид нар чи сургалт хийж байгаа гэсэн чи нөгөө 10 хэдний нэг нь гарч ирдгүүс нөгөө охин гидсэн өвдөө тэгээд тэр ямар чи нэг 0 ороод уйлч мөйлээд яг гидсэн баг тэр 7 хоног жонгол жоохон гүйлгэлсэн л да би тэгээ гидсний юм олж өгсөн л да. Тэгтээ бидгүй нөгөө анх удаа идэж байгаа хүмүүс чинь ямар ч шинэ хоол байсан те хамаагаас амснаа гэхээс шүү дээ бүр цадтлаа ингэж идэж болохгүй шүү дээ ер нь бол болдгоо тэгээд тэр охиныг уг нь ингээд чи ингээ хамаагүй идэж болохгүй хаа тэгээд тохируулаад идэхгүй бол гэж ному маашсан юу үнэхээр амттай байна гэж хэл идээдсэн тэгсэн чинь маргааш нөгөө ч юм уу царай сонирн болцсон өрөөнд нь тэгээ би за тэгвэл өнөөдөртөө амар гэд үлдээжсэн мэт юм. За тэгэхээр би дараагийнхаа сонцлог постыг хүргэе. Мөн нүүдэлчин монголчууд групп дээр төгс төгөлдөр гэж хүн 7 цаг юм оруулсан байна. За тэр гэрт маань нэг хүүхэдтэй ээж шалан дээр унтаж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр нэлээд баян айлаас S брендийн матрас гарахаар би аваад явъя гэж хэлсэн гинэ. Тэгээд цуг одоо ажил гарсан залуу доор нь юм тавьж байгаад боогоод өгөө гэж байна. Тэгээд доошоо буусан чи хашаа багтахгүй байхаар нь би өөрөө ингээ крума дээр тавиад одоо хайчихсан гэнэ л дээ. Тэгсэн чи нөгөө залуу нь болохоор тэр хогны цэг дээрээс очиод буцаагаад аваад ирсэн гэнэ л дээ. Тэгээд тэр залуугийн хувьд бол ингээд өөр юм шиг хандаад их сайхан боогоод тэгээд авч одоо явахт нь тусалсан гэж юм л да. Тэгээд ер нь энэ залуу бол бас хүргээд өгчих واخа энэ хандлагыг харахад үнэхээр бас юм тусч юм залуу байна гэд. Тэгээд энэ доор нь бас бичсэн сонирхолтой. Энэ хүн ингээд мэдээж нэг бие биенээ гоё тусалж байгаа штэ. Тэнгүүт энэ одоо эмэгтэй буцаага тэр залуу тусаалыг гэж бодоод одоо тэгээд дараа нь ачаагаа буулгаж явахт нь цэвэрлэгээний 3 хүн орж ирсэн юм л дээ. Тэгсэн чинь манай Исаны залуучууд ингээ хоорондоо сэмэрхэн уцыг яаж авах юм шиг. Тэнгүүт нөгөө энэ тийм надад тус олсон гэдэг утгаараа эргээ тус олчихгүй очиод та нарын тийм цуг явж байгаа эмэгтэйчүүд дундаас чинь ингээд ганц бие хүн байв. Бас ганц бие асуугаад тийш. Энэ эмэгтэй яг асуугаад дугаараа одоо холбож өгөх гэдэг шүү дээ тийм. Гэсэн чинь бүгдээрээ нөхөртэй нэг нь бүр нөхрөө дагуулчихсан явж яах гэж хэлдэг. Уул нь хамт ажиллаж байгаа залуудаа тусалчихъя гэж бодсон чинь байдгүй шүү гэд. Энэ тэгээ өөрөө болохоор эмэгтэй юм уу? Тэр эмэгтэй. Тэгээ өөрөө нөгөө одоо юу гэдэг тэр матрасыг бас одоо ингэж авч явах тийм. Эсвэл бол тэрвэрлэж чадахгүй болохоор уг нь бол ингэж авч яваад гэртээ байгаа хүнд бас нэг айтайхан матрасан дээр унтуулчихъя гэж бодлоогоод идэг. Тэгээд ямар ч бас айлаас гарангуут нь тэр залуу бас туслаад ингээд тэгээ эндээс өөр харахад надаа ингээд тэр хамт ажиллаж байгаа хүмүүс мэдээж янз янзын хүмүүстэй ингээд гардаг штеп. Тэнгүүт нэг нь ингээд гоё сэтгэл гаргангууд эргээд бас нэг тус болъё гэсэн хариу насыг хөөхөн тэр юун дээр танилцах гэдэг дээр бас тусалчих юмсан ингээд дугаарыг асууж өгөх гээд ингээд бас биедээ тусалж байгаа нь бол гоё санагцсан. Тэгээ энийг өдөр би тэгтээ танилцуулсан л да. Өдөр танилцуулсан. Гэхдээ надад бас айгүй хөөрхөн санагдсан юм гэхээр нөгөө танилцах гэхээсээ гадна биендээ туслах энэ хүн болохоор өөрөө ингээд тэр одоо ачаан дээр нас юу болт нэрмээс олж байгаа гэх тэр эхлээ тэр матрасаа цаашаа хайцсан байлаа шүү дээ. Тэгсэн чинь дараа нь тэр залуу нь чирээд аваад ирсэн гэж байгаа байхгүй тий. Ээж хүү хоёр тий шалан дээр унтаад байгаа. Тэгэхээр туслая гэж бодоод тэр матрасаа эргээд аваад ирсэн. Тэнгүүт надад айгүй хөөрхөн санагдаад ямар хөөрхөн юм бэ? Тий айгүй тийм би биндээ тусалсан иймэрхүү постуудыг харахаар ингээд айгүй хадгалж уншдээ ш дараа нь тэгээд доошоо уншсан чи тэр охин мохин даална. Бас айгүй хөөрхөн түүх байлаа. За тэгээд сэтгэлдүүдээс орж ирсэн байна. Сэнди ажил маань толгой амттай шүү гэсэн байна шүү. За очроод тушээ альмаа маань өчигдөр 5-ны урд талын махны дэлгүүрээс толгой авч идсэн шүү гэсэн байна шүү. За толгой гэснээс бол хоёлаа бас хамтран ажиллагчийнхаа мэдээллийг хүргэчихье тийм. Тэр махны тухай ярьснаа. За тэгээд манай төрлийн хамтран ажиллагчаар Макс махны дэлгүүр хамтран ажиллаж байна. За Макс махны дэлгүүр маань дангац махнаас гадна бууз, баншил, гурил, будаа, талах гэх будаа хүртэл зарж байгаа юм л шүү. Тэгээд өвхөл үрийн талах байгаа, за хэрцсэн гурил маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа. Тэгээд буузтайгаа холж идэх одоо өвөрцөө байх жишээний тэгээд дээрэс нь үзэн хүртэл зардаг юм байлаа. За тэгээд бас 10 кг-аас дээш захиалга хүртэл бонустай. Бонусанд нь өвхрийн илэг, хааны гуйны цул, гурил гэсэн 3 зүйлээс бас та бүхэн сонгоод бонусанд авах боломжтой. За мөн орой 19 цагаас өмнө захиалга авах юм бол маргааш таны гэрээ чи үүдэндтэй шууд хүргэлт нь очих нь байна. Утасны дугаарын хувьд бол TIG 10 25 78 98 гэсэн дугаарлуу холбогдоод захиалга авах боломжтой байгаа шүү. За тэгээ би өдөр бүр ингэж менюнээснээс онцолж танилцуулж байгаа тийм. Тэр өнөөдөр бас энэ хоньны гулуусан бах гэдэг энэ бас гой санагцал та солонгост байхад би ингэж бол авч үзээгүй. Тэгээ 1 кг нь бол 11,000 фон гэдэг юм байна. За тэгээ 14-өөс 18 кг юм одоо гулуузны одоо жин гэсэн үг шүү дээ тийм. Ийм жинтэй бол байгаа юм байна. Тэгээ та бүхэн бас гулуузаар нь аваад захиалж аваад за тэгэхээр мэдээж 10 кг-аас дээш бол нөгөө урамшууллын бэлгэн бол очиж штэ.
Тэгэхээр ингээд сайхан махаа янзлж байгаа. Өөртөө бас за орхогоо хийж иднүү те. Бусад одоо махаа хавиргын чанаад иднүү ингээд боломжууд бол бас сайхан байна гэж бол бодож байна. За тэгээд Макс махны дэлгүүрийн хувьцааг дахиад хэлэхэд тэг 10 25 78 98 99 гэсэн дугаар байгаа юм байна. За тэгээд цагаан сараас сорхог хийж идэх хүсэлтэй хүмүүсээс байж магадгүй шүү дээ, тий. За, Sandy Angel Max ааруул коробка шоколад зарчвал яг алах гэдэг нэг манай Max-ыг. Одоо коробка, за тэгээд дээрэс нь ааруул, за тэгээд шоколад зарчих юм бол яг алах гэж бужигнуулах гэдэг шүү дээ, тий. За, альмаа маань килограмм нь 6000 гээд гоё юм байна лээ. Та нартаа баярлалаа гэсэн биш. Өчигдөр бас манай сонсогч санал болгож ирсэн шүү дээ. Хоньны толгой хаан зартан болоо гэдэг. Манай альмаа асуусан байна л да. Тэгсэн чинь хариулт нь энэ манай Эмэн пост каргогийн хажуудалтай байгаа гэд хэлж ирсэн хариулт нь. За, Эрдэнэбаатар маань орой мэндэ борошоод сайхан орой байна гэсэн мэ шүү. Тэгээ бороотой байхаар аягүй гоё дээ шүү дээ. Орой ер нь бол Sandy Angel толгой амттай шүү гэсэн байна. За тэгээд доотлол сэтгэл дээр нь сураа би өчигдөр купанаас харсан штэ хоньны толгой пост хийх гэж байснаа мартчих гинэ. Оо за та нэг алхам хоцорсон байж штэ ихчээ. За манай санаа өчигдөрч бас сэтгэлүүлдээсэн байх шүү. За хэдэн жилийн өмнө энд нэг уунгар найз хон гаргаад би толгойг нь авна гэсэн чинь гайхаад өөртөө нохоондоо өгчдیں۔ Би гэр авчираад хуухлаад чанаад идсэн манай гэрийнхэн за таашаа гүчлээ. Манай гэрийнхэн пүү па болоод би тэднийг хараад гудамжинд хүлээж бай дуусахаар нэрээрээ гэсэн чи ахиж тэгээгүй хаа ганцаараа тансгалсан штэ гэсэн байна штэ. Оо за. За инх жаргал тухайн манай энд бол цаас бороо ээлжилж ороод өдөртөө л үлрэл солигдож санаргадаг шүү гэсэн байна. За мөн очроод мөцөг бороотой үе чи мэндэ гэсэн байна. За болормоо бат очир орой минь хоёроо гэсэн байна. За орой минь хүргээ. Хоньны толгой тэгвэл юу юм биш үү? Тэ Шведэд бас адилхан, биш Унгарт бас адилхан ер нь бол идж байгаа хүмүүс бол харагддгүй юм байна шүү дээ. Тэгэхээр манай сараа онцгтойж ихч ганцаараа бол тийм сайхан болгосон байх нь. За тэгээд сэтгэл дээр Sandy Angel маань Max манайх пост карго манайх ямар гоо. За member producer маань хоньны толгойн ялгар цаав цагаан бас эвгүй юм байна лээ. Цагаан хулган шиг гэсэн юм. Нэрээ тийм багшаа тийм. Харин дээ зургийг хасан чинь нэр айгүй юу харагдаад л ш. Гэтэ ер нь бол толгойг хуухлаад идэхээр айгүй гоё юм шүү дээ тий. Танд тийг санагдаагүй. Тийм нэр өөр харагдаад ялч бас хуухлаа. Хуухны одоо шил бол хорхог байх юм бол би хуухалсан хорхог нь илүү дуртай байхгүй. Ягаад тэгэхээр амт нь илүү гоё гэдэг ш. Надад тийг санагд тий. Тэгэхээр энэ нэр одоо юу гин хуугалахгүйгээр яаж нэрээ юу яадаг юм бол та. Угаадаг юм болов ингээд тэр бас хэтэрхий ингээд усан дэвтэйгээр ингээд байлгаад идэв штэ тийм. Тэгэхээр ингээд амт нь бас жоохон алга болчих юм санагдаад ш надаа. За будка томроо манаас орой мэндийг хүргэсэн байна. Орой минь. За заавал өршөөлөд бичлэгийг хүргэх үү те. За тийм. За өнөөдрийн тийм бичлэгийг одоо өмнө мэдээгээр оруулж ирэх гэж байгаа арай амжаагүй. Одоо нэг танилцуулж амжаагүй. Тийм учраас нэг мөсөн тодруулаад одоо дэлгэрүүлээд те бичлэг болгоод хүргэж байна. За тэр нь Хэмжи гэдэг юм нэртэй бүсгүйгийн хувьд бол ютубер 5.4 сая хүн дагдаг тийм нэлээд бас мундаг тийм ютубер байсан. За тэгээ энэ хүний маань кимчитэй одоо нэг мукбан гэдэг тийм хоол иддэг кимчитэй холбоотой бичлэгийг ингээд хаттад за тэр кимчи манахаа гэдэг нэг тийм доорн сэтгэлээс болоод ер нь бол тийм сүүлийн үед бол нэлээд тийм кимчи манах танах гэсэн юм асуудлууд бол үүсээд байгаа юм байна. За тэгээ энэ одоо энэ харж байгаа бичлэгэн дээр бол танилцуулсан байлаа. За энэ асуудлаас эхэлж байгаа. Дээр нь саяхан бол одоо тэр хамбуг тийм үндэсний хувцсны тухай юм асуудал гарсан. Одоо манайх гэж бас хятадууд хэлсэн дээ. Энээс болоод нэлээд асуудал үүсгээд исэн. За мама мөнгө хамтлаг тийм. Энэ дээр бас одоо хувцас өмссөн байхад тийм юу гэдэг хамбугтайгаа байхад нь доорноос хүмүүс сэтгэл битсэн байлаа. Хятад юу хувцсыг өмссөн байна гэдэг юм уу тийм. За дээр нь хөлөг мөхчин сун меню. За энийг болгоо бас одоо өөрсдийнхөө өвөг дээдс нь ингээд манайх учраас одоо энэ тамирчин болгоор хятад хүн гэсэн үг. Тиймэрхүү бас тэгэл бичиж байгаа. За тэгээд зөвхөн энэнгөөр тогтохгүй. Энэ нь бол одоо хятад хүмүүсийн хувьд бол нэлээд тийм давшингуу гэх юм уу те BTS-ийг хүртэл одоо ингээд за BTS бидний ингэж оролцоотойгоор бараг ингэж дэлхийд нэрээ таниулсан гэж байгаа. Тэгээд солонгосын үндэсний дуулалыг ч гэсэн Baidu гэх том сайт дээр нь за мөн манайх гэж байгаа. За тэгээд нэг хэд маань галзуурч байгаа. Маш олон бас дагагчтай одоо энэ хятадын ютубер за энэ кимчи ингээд дараад хоол хийж байгаа. Тэрийг олонгуудаа хаштаг ашиглахтаа одоо хятадын үндэсний хоол гэдэг хаштаг бас хийсэн гэж байгаа тийм. Ер нь иймэрхүү маш олон замар нэртэй сэтгүүлчийн хувьд ч гэсэн одоо энэ хятад ер нь солонгос улсыг хэлсэн байлаа л тийм. Хэрвээ ингэж том улсын эсрэг ч юм уу эсвэл ингээд
тийм аятайхан байхгүй бол бараг устж үгүй болох магадaltaй гэх нэг нэлээд юм эвгүй байдлаар бас өөрийнхөө юм дээр хятад сэтгүүлч байсан юм тийм хятад сэтгүүлч. Ер нь иймэрхүү зүйлүүд бол маш их гараад байна гэдэг талаар нь бол онцлсан байлаа. За тэгээд би болохоор дараачих тэр нь Япон, Энэтхэг, за Америкийн нэгдсэн улс хятадууд өөрсдөө яг энэ дээр юу гэж хариулсан бэ гэдэг сэтгэлийг одоо 3 хуудсан дээр орчуулсан байна. Тэр шантарлаг орчуулсан. За тэгээд хятадуудын хувьд бол хятадаас кимчийнхаа гол байцааг буюу оруулж ирдэг биздээ. Тэгээд яагаад өөрсдөө кимчиг хятадын биш гэдэг. Тэгээд бодоодсон чинь нөгөө нэг пэчүү гэж ярьдаг ч тэр хятад кимчиг гэж бас орчуулдаг байхгүй юу? Ер нь байцаа. Тэнгүүд яг ингээд бас сулаад үзвэл нэг жоохон бүр оргуу бас биш л дээ. Гэхдээ би бол хятадих гэж бол бодохгүй байна. Гэхдээ Солонгос би ч нэг хоолны газар ажиллахад Солонгос ч хоолны газар ажиллаж байгаад тавьсан байгаа кимчинүүд нь бүгд хятадтай байдаг байхгүй. Хятадаас кимчигээ одоо бэлэн тэгээ зүгээр ингээ хоолны газар ингээ тавьсан байдаг кимчинүүд гэдэг чинь тэрийг бол хятадаас оруулж ирдэг. Өөрөөсөө бол дарж идэх нь иддэг. Тэгээ гол нөгөө байцааг нь бол хятадаас оруулж ирдэг гэж яаж өөрөөсөө те өөрсдийнхөө хийсэн гэж хэлж байгаа юм ба. Бас дээрээс нь сарамсын ч гэсэн оруулж ирдэг юм байна. За тэгээд энэ дэр бас нэг юм сэтгэл байсан. Хятадыг эхлээд баг те яг хятадын кимчиг дараа нь ингээд солонгосчууд өөрсдөө сураад тэгээ дараа нь ингээд тэрийгэ өөрсдөө түүхээ мэдгүй учраас эн чинь солонгосын штэ гэд гин цайлга юм яриад байгаа юм шүү гэсэн байна. За тэгээд нэг хятад хүн бас иймэрхүү зүйлстэй тэмцэх хэрэгтэй айгүй бол өөрсдийнхөө кимчи гэд ЮНЕСКОд бүртгүүлчих магадгүй шүү гэсэн бас сэтгэл байна. Хятад хүмүүсийн сэтгэл те. Хятад хүмүүсийн сэтгэлийг уншиж байгаа шүү. За тэгээд зүгээр орхоо кимчинээс өөр юм байхгүй хүмүүс штэ гэсэн байна. За тэгээд солонгосчууд үнэхээр ядаргаатай юм аа гэж бас бичсэн байна. За тэгээд түүхэн талаасаа ер нь бол та нар чинь хятадын юу кимчи бол хятадын гэдгийг мэддгүү юм уу? Нэрээ та нар чинь түүхээс уншиж мэдгүй л ягаад бол хятад хэлээр бичсэн байдаг учраас гэдэг. Яг нь ханзыг тийм амгад зэвэн хэлэх юм тийм. Тэгээд Солонгос улсын кимчиний 90%-ыг хятадаас хангадаг штэ гэдэг ийм мэтчлэн хятадууд бол ийм сэтгэлийг үлдээсэн байна. За дараа нь японочдын сэтгэлийг уншиж танилцуулъя. Японочд болохоор солонгостойгоо кимчиг бол хятадаас авдаг гэж сонсч байсан. Бараг үний юм шүү гэсэн байна. За тэгээ кимчи бол тархинд муугар нөлөөлдөг юм чи угаасаа идэхгүй гэсэн бол дараачих нь хүн би кимчин дуртай тэгтээ Японы кимчи гэсэн байна. Одоо нөгөө чи Японы болох гэж. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү сэтгэлүүд аягүй байсан. За тэгээд дараа нь болохоор өөдөө хайсан ч л өөрийн толгой дээр энэ нь ямар утгатай вэ гэхээр солонгос болон хятадын хоорондын харилцаа ер нь жоохон таагүй талууд бас байдаг л та. Тэгээд хэд хэдэн одоо шалтгааны улмаас түүхэн талдаа ч гэдэг юм уу. Тэгээд та нар өөрсдөө тэгээд солонгосчууд Японыг японочдыг биднийг тэ оролддог учраас ингээд хятад ус та нарыг бас тэ оролдож байгаамаа. Хариугаа бас адилхан авлаа гэсэн үднээс сэтгэлвцсэн байна. Одоо Япон хүмүүсийн сэтгэлийг уншиж байгаа шүү дээ. За тэгээд солонгосчууд их хөгжилтэй байгаа бололтой гэсэн байна. За би кимчинд дуртай. Тэгтээ Японыхаа түрүүн уншсан тий. За хаанх байх нь хамаагүй угаасаа тэг хоорондоо алалцахгүй гэсэн сэтгэлээс бичсэн байна. За тэгээд тоглоом бишээ нэрээ хятадууд аягуул кимчиг хятадих гэдгийг гихгүй одоо бүртгүүлчих магадгүй гэсэн бас нэг ганц хоёр эрг сэтгэл байсан. Тэгсэн чинь энд бас ингээ Япон юу одоо болохоор Америкчуудын сэтгэл гинэ. Америкчууд гэсэн чинь энэ бүр айгүй нэттэй. Энэ хятадууд айгүй аюултай. Дээр бүр хип-хоп манахаас гаралтай гэж ярьж байгааг сонссон гэдэг. За тэгээд дараа нь хятадууд коронавигоос бусд нь манах гэж дандаа ярьдаг болсон байна гэсэн байна. За энэ дээр бас нэг монголчуудтай холбоотой сэтгэл байсан. Энэ нь болохоор Чингис хааны хүртэл хятад хүн гэж ярьдаг. За англи хэлийг бас хятадаас гаралтай гэж ярьж байсан солонгос биш юу? Хятад хүнийг бас сонсч байсан юм байна. Тэгэхээр хятадууд бол үнэхээр аимшигтай гэж бас бичсэн байна. За одоо энтэгчүүдийн сэтгэлийг уншчихъя. За энтэгчүүд нь болохоор хятадууд алдартай бүх зүйлсийг өөрсдөө гэх юм арай дэндүү гэсэн байна. Тэгээд дараагийн удаа баг энтэг хоолыг хятадаас гаралтай гэх байх таа гэсэн байна. Дараачих нь болохоор нэг энтэг хүн коронавич бас танахаас үүдэлтэй биш биздээ яагаад өөрсдийнхөө биш гэдэг аа гэсэн байна. За тэгээд хятадууд айжчих гэдэг үгийг мэддэггүй юм шиг байна гэсэн байна. Хятадууд дахиад юм хулгайлж эхэлсэн байх үедээ энэ сэтгэлийг уншиж хооронд гэж бас бичсэн байна. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн хувьд зарим нь яхав тий одоо сөрөгч байд юм сэтгэлүүд бичсэн. За тэгээд хятадууд өөрсдөө сөрөг гэд бичсэн зүйлсээс. Гэхдээ энэ нөгөө солонгос хүний өөрийнх нь бичсэн одоо өөрийнх нь бэлдсэн бас бичлэг учраас хэвчлэн бас сөрөг сэтгэлүүдийн түүсэн байж магадгүй шүү. Би яг бичлэг дээр гарч байгаа юу сэтгэлүүдийг товчхон тавханд орчуулга өргөлөө шүү. Тэгэхээр яг Америктэй холбоотойгоор гэхээр бас тэгсэн байсан шүү дээ. Одоо энэ iPhone-ы одоо түүхий гэдэг юм уу за үйлдвэрлэх бас юмуд нь хятадд байдаг. Тэгэхээр Made in China гэсэн одоо бид нэр iPhone-ыг дэлхийд гаргаж ирсэн ингээд ер нь бол тий iPhone гэсэн манайх гэсэн тиймэрхүү бас зүйлүүд бичсэн байлаа. Ер нь сэтгэлүүдийн үндэслэг хараад хаад ийм л юм байна л да. Одоо кимчиг яагаад хятадих биш вэ? Тэг хятадих вэ гэдээ яриад байна. Тэгэхээр кимчинд орж байгаа тэр байцааг нь хятадаас орж иж байгаа. За iPhone яагаад хятадих вэ гэхээр iPhone-ыг хэрэглэж байгаа тэр бүтээгдэхүүн тийм дээрс нь ийм бас сэтгэлээсэн. Кимчиний хөрөгчийг хятад хүмүүс хэрэглэдэг. Тэгтээ кимчиний хөрөгчийг бол хятадаас үйлдвэрлэдэг учраас адилхан кимчиний хөрөгчтэй кимчитэй бол ингээд хятад бол яалтч холбоотой гэсэн юм бас тайлбар өгсөн байлаа. Тэгээ энэ одоо
энэ болгон одоо хүмүүсийн анхааралд өртөх шалтгаан гэхээр түрүүний хэлсэндээ ютубер байгаа. Тэр хүн уг нь бол аминдаа ерөөсөө тийм нэг айхтар буруу зүйл гэх юм уу тийм яриаггүй юм байлээ л дээ. Өөрийнхөө ютуб хуудсан дээрээ болохоор за одоо юу гэдэг кимчи идэж үзүүлээ тийм. Тэгэнгүүт доор нь ингээд сэтгэлдүүд бичгээр ингээд ютубод бүгдээрээ зүрх дарцдаг ч лайк гэж таалагдсан гээд тэгсэн чинь тэн дээр ингээд энэ хятадууд манай одоо юу гэх тийм кимчиг өөрөх гээд ах юм аа тэн дээр бас одоо лайк дарчихгүй. Тэгсэн чинь яг энэ хүмүүс одоо ойлгохтой болохоор энэ яг тэгж хэлээд байна те одоо кимчиг бол хятадынх биш ээ гэж хэлээд байна гэсэн нэг тиймэрхүү байдлаар үзээд хятадын одоо бүх сайтууд дээр энэ хүний бичлэгийг устгаад хаагаад иймэрхүү арга хэмжээ авсан юм байна. Тэнгүүд нөгөө энэ хүний хувьд бол би өөрөө те ер нь бол би ийм хэлсэн хүн байхгүй одоо ялангуяа бичлэг болгонд нь орж ирээд манай үндэсний хоол кимчиг сурталчилж өгж байгаад баярлаа гэсэн тийм сэтгэлөө өртөл тэн дээр нь адилхан одоо зүрхээ дарсан гэдэг ийм тайлбар хэлээд үнэхээр заавал надад тэгж хэлүүлэх гээд байгаа бол би баг юм хийхгүй байсан дээрээ гэсэн тийм бас мэдээлэлтэй одоо пост бичсэн байлээ. Тийм тий. Тэгэд яг хятадуудыг ч одоо юу гэдэг улс орн болгоноор нэг үгүйсгээд тахын цаашаа миний нөхцөл бодол бол угаасаа л адилхан бүгд өөр өөр ингэсэн соёлтой улс. Гэхдээ зарим нэг талаараа сүүлийн үед гарч байгаа мэдээлэл хятад солонгосын хооронд яг юу болоод байгаа гэхээр хятадын ихлэ хамбуг бас нэг хэлсэн. Хамбугийг нь яг одоо манай үндэсний хувцас штэ гэх хятадууд хэлсэн гэж. За тэгээд нөгөө солонгосчууд чинь юу нэр нь вебо дээр юу гэдэг лээ яг үндэсний нөгөө юу гэдэг штэ тийм тэн дээр нь бол ерөөхдөө нэлээ маргалцсан юм байлаа. Яагаад та нар өөрсдөө үндэсний хувцас гэдэг. Тэгээд тэрэн дээр нэлээ шууган гарч ирсэн үргэлжлүүлээ дахиад кимчи бол хятадынхаа гэсэн бас нэг юм гарсан. Тэгээд бас ЮНЕСКОд бүртгүүлэх гэж оролцсон гэж байсан. Тэгэхдээ яг бүртгэж амжаагүй байгаа юм шиг үлээ. Ер нь бол арай өөр төрлийн кимчи. Тэгэхдээ гэхдээ арай өөр хятад аргаар хийсэн кимчиг бүртгүүлэх гэж оролцсон гэлөө. Тийм бас мэдээлэлсэн. Тэгэхээр хятадуудын хувьд бол сүүлийн үед ЮНЕСКОд бүртгүүлэх гэдэг ер нь их идэвхтэй байгаа юм шиг байна. Тийм. За аяхан Мөнхбат маань халуун усаар үсийн зумлсан байгаа гэсэн байна. Тийм ханиадлагыг ярьж байгаа шүү. Тэгээ сараа унжигдорч маань Үгүй энэ хужаанаар яах гээд байна. Сулаараа дэлхийн бүх юм өөрсдийг болгох гээд хууцаад байна. Уур хурцлээ гэсэн байна. За тэгээд сураа маань энэ хятадын энэ хятадууд чинь галзуурсан юм биш үү гэсэн байна. Тань дээр бас сэтгэл орж ирсэн байна. За очроод мөсцөг хятад кимчи амттай юм байлээ гэсэн байна. За тэгээд Жошуа Болдбатар их гүрний дээрэнгүү бодлого явж байгаа байхгүй юу гэсэн байна тийм. За Адиа маань сайн уу хоёр орой мэд гэсэн байна шүү. Танд орой мэндийг хүргэе. Сүгчмэг маань ковида манах гэж хэлэхгүй байгаа сонин гэсэн байна. Жошуа Болдбатар маань их гүрний дээрэнгүү бодлого явж байгаа байлгаа. Саяны сэтгэл шүү дээ. За тэгээд өнөөдрийн сэтгэл бол ерөнхийдөө яг солонгосчуудад нэлээд одоо бичлэгний хувьд бол нэлээд одоо модон ороод байгаа юм тренд болж байгаа тийм бичлэг гэж та бүхэндээ танилцуулж байгаа шүү. За тэгээд үргэлжлүүлээ хоёлаа хамтран ажиллах мэдээлэл өргөхөө тийм. За тийм. За манай төрлийн хамтран ажиллагчаар Yemen Post Cargo хамтран ажиллаж байна. За Yemen Post Cargo-ны маань хувьд гэх юм бол хамгийн анхны газрын экспресс мөн дээрээс нь дулаалгатай тээвэр хийдэг дээр нэлээд онцлогтой газар байгаа. Зун нь хасах өвлийн нэмэх температурын хүргэртэй учраас таны бараа бүтээгдэхүүн муудахгүйгээр хөлдөөхгүйгээр Солонгосоос Монгол руу тээвэрлэнэ. За мөн хаягийн хувьд бол Монгол 5-ны Б1 давхарт байрлаж байгаа утасны хувьд TIG 10 7569 8099 гэсэн дугаарлал холбогдоод захиалга карго явуулах боломжтой байгаа шүү. За тэгээд би бас пэйж хуудас руу та бүхэндээ ороод харуулъя. Yemen Post Cargo гэдэг пэйж хуудас нь байдаг юм байна. За тэгээд одоо энэ дээр бол нэмэх 3 нэмэх 5 одоо химийнтэй температур баригчтай дулаантай гэсэн байна. За тэгээд бас өчтөр бол нэг шинэ мэдээлэл оруулсан байсан. Энэ нь болохоор солонгос цугаа хүмүүсээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө авах боломжтой гэж постэр бэлтгээд тэгээ өөрөөсөө доор нь бол солонгосоос Монгол руу 5-6 хоногт тээвэрлэнэ гэсэн юм одоо мэдээлэл хүмүүс хэрэгтэй мэдээлэл бас хүргэсэн байна. За тэгээ та бүхний хувьд бас хэрвээ пэйж руу н орж амжаагүй бол ороод бас лайк дараад авчаа тийм мэдээлэл авдаг болоорой гэж бас хэлмээр байна. За тэгээ манай хөтөлийн хамтран ажиллагчаар Багс махны дэлгүүр болон Yemen Post Cargo хамтран ажиллаж байна. За хоёлаа үргэлжлүүлээд сэдвээ ярилцъя. Тэгээ өнөөдрийн сэдв маань бас байгаа штэ. Тийм. За сэдв маань бонус мөнгө одоо сул мөнгө хаа. Сул мөнгөний талаар ярилцсанаа. Тэгэхээр та бүхэн маань хэр одоо цагаан сар шинэ жил гэж ер нь баяраар чусоо гээл ургацын баяр үүдэж штэ. Солонгос тэгэхээр ургацын баяраар ер нь баяруудаар нэг бонус мөнгө гэдэг нэмэгдэл бас нэг цалин өгдөг штэ. Цалин гэхнаш ерөнхийдөө яг нэг урамшуулал мөнгө гэх юм уу те. Урамшуулал мөнгө гэж арай одоо ойлгох юм байна. Тэг ойлгомжтой арай төхөө юм байна. Тэгэхээр урамшуулал мөнгө бас авч исэн тохиол та бүхэнд маань байгаа юу? Тэгээ сэтгэл үүсгтэр үлдээгээрээ манай Чимбаахын хувьд цалинтайгаа дүүцэх хэмжээний урамшууллын мөнгө авч ирсэн сонссон тэр үнэн үү? Тэр нь яг зөвхөн бонус гэс гадна ер нь ажил хийж яхад заримдаа нэг сайн ажиллалаа гэдэг нэг мөнгө өгдөг штэ. За эсвэл яг санаанд ороогүй байхад тийм юу бас их таалагддаг. Одоо нэг очоод ажиллаж байгаа гоо чи илүү цаг ажиллажлаа гэд зүгээр арбаа дээр гарч яхад штэ. Тэгэхэд бас цагийг бодоод ингээд яг явахад нэг 2 цаг илүү ажиллажлаа гэж 20 мянга ч юм уу өгдөг. Тиймэрхүү зүйлүүд бол их гой санагддаг. Ягаад бол санаанд ороогүй байгаа штэ. Зүгээр ажиллаад дуусчаал явна гэж ойлгоод тэгээ өдрийнхөө илдаа ингээд мөнгөө тогтцсон.
Тэгээд аваад явах чатал дээр нэмээд 20 мянга 30 мянгаыг авчихаар хөөх ямар гоё өшөө баг ажил нөөшөө сунаасаач гэж бодох тийм одоо сэтгүүл төрдөг тийм. Тэгэхээр нэг төлөвлөөгүй байжгаад энэ мөнгө ороод ирэх гоё мэдрэмжээс байх шиг байдаг шүү. Тэгэхээр танд яг ийм тийм дурсамжинд үлдсэн бонус мөнгө юу байдаг? За дурсамж гэхээр яг зарим тохиолдолд ингээд яг тогтоо өгөөд тий яг тогтоогоо ингээд задлаад янгууд ялангуяа энэ солонгосын 50,000-тэй дэвсгэр чинь шарангатай ингээд 10 байна уу 50 байна уу мэдэхгүй байж байдаг штэ. Тэгээ ингээд хараад шарангатай мөнгө гараад ирэхээр нас очиргоо баярлалтай шүү. Тэгээ тиймэрхүү зүйл санаанд орсон шүү. За. За тэгээд миний хувьд гэх юм бол би бас нөгөө яг дугтуунд хийж авсан мөнгөнийхөө дугтууг хадгалдаг. Нэг мөнгө ирэх юм санагдаад байхгүй. Гэхдээ яг тийм их мөнгө бол авч байгаа ухаа. Ер нь ихэвчлэн дандаа хяамал авдаг гэсэн. Би өмнө бас хэлжсэн тийм. Яг ихэвчлэн бол хяамал яг бэлгэнд авдаг гэснээр сүүлд штэ нэг цалиндээ нэмэгдэл мөнгө авсан юм. Одоо нэг мөнгөө санахгүй тухайн үед бол нэлээд баярлсан тэр чинь орой гэрлгүй байхтай өстө нэр идэе юу гэдэг өстө нэр өөрийн тарыг энэ бас их мөнгө авах хаа 50,000 дотор л байсан байна. 20-30 мянган илүү авсан билүү. Тэгэл бүр нэг амар их мөнгө авсан юм санагдсан шүү дээ. Гэтэ яг нэг тийм төсөөлж исэн мөнгнөөс ихийг өгөхөр цаанаас айгүй ингээ баярлаад айгүй гоё сэтгэл санаа ч гэсэн өөдрөг гэрлгүй байхтай ч гэсэн уг нь айгүй ядарсан маш өдөржингөө юм хийгээд тэгсэн мөртлөө айгүй гоё өөдрөг хардаг юм байлаа. За бас нөх юм Манбайр продюсер маань бичсэн байсан баха тий. Тийм тогтоотой мөнгө авсан чаа зүгээр санаанд ороогүй байж байгаа. Гэртээ очиж үзсэн чинь 300 мянга байсан бас их гоё санагцсан гэж бичсэн байсан. За ингээ нэвтрүүлгийн өндөр цаг маань хэдий болсон байна. Төгсөлт нь Чимбаах маань тэмцээний талаар цугсгаан яриад хөө гэл. За тэгэхээр манай MJL радио Корея гэдэг групп дээр маань та бүхэндээ зориулаад одоо энэ 7 хоногийн турш оруулсан бүх постоос хамгийн одоо их хүмүүст хаалгацсан лайк авсан постыг шалгаруулад Чэжүүгийн номон дурслагчдын группийн админы зүгээс ном бэлгэлэхээр болсон байгаа. Тэгээд бэлгийн дээд бас ном гэж хүмүүсд бичсэн байлаа. Сайхан зүйл авах нь. Тэгэхээр энэ 7 хоногийн турш та бүхэн MJL радио Корея гэдэг групп дээр маань пост оруулаад за тэгээд уралдаанд оролцоод хамгийн их лайк авах юм бол тийм азтан болох нэ гэдгийг бас дуулмаар байна. За тэгээд та бүхэн маань сэтгэвтэй оролцоороо маргааш оройн нэвтрүүлгээр тодруулах шүү азнаа. За Жошуа Болдотор маань цалингийн 50, 75, 100, 125% бонус авч байсан. 18 онд цалин нэмэгдээд бонусгүй болсондоо одоо хяамал авч байна дөө гэсэн байх шүү. Оо за Эрдэнэбүр маань миний ажиллаж байсан үйлдвэр бүх төрсөн өдөр тэмдэглэдэг байсан. Ажил дээр торт, шампансаг задлаад дугтуутай мөнгө өгсөн 100k 100 мянган чек байсан. Гоё байсан гэсэн байх шүү. Оо ямар гоё тэмдэглэлийн те. Очрот мөцөг чусог сар шинээр өгдөг хэмжээ өгдөг. Хэмжээ нь янз бүр байсан. Одоо сар шин боллоо доо гэсэн байна. Төмөр мөгчөр бол маань өө залгах гэж байсан штэ гэсэн байна штэ. Өө яана нэвтрүүлэг маань. Тийм маргааш бас залгах боломжтой байгаа тийм. За сэний ажил маань өө тэгэл бонус авахар илүү ажилмаар санагдаад л мөнгөнд дуусгаар хөдөлгөөн удаашаад байдаг штэ гэсэн байна шүү. За ингээ нэвтрүүлэг өндөрт цаг маань эдийн болсон байна. Бид хоёртой хамт байсан сэтгэл бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд групп дээр зохион байгуулагдж байгаа тэмцээн дээр манай сэтгэвтэй оролцоорой. Нэвтрүүлгийн шоу төвөр төгөлөгч Чимбат хөтлөгч Чансал Дулам найруулагчаар ганцлагаар ажиллаа. Маргааш өглөөний монголчууд солонгос нэвтрүүлгээр ирэх уулзлаа түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажлагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг цаг юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлтний санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээс нь ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь TIG 10 75 69 82 99. TIG 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саарл офис байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүйдээ баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Макс Махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан ба хаанаас авсан юм? Монголдо очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс Махны дэлгүүрээс авдаг болоод нэлээд удаж байгаа шít бид нар. Өнөөдөр захиалбал маргааш та шууд үргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлдсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар TIG 10 2578 98 99. TIG 10 29 22 22 95. Та яг одоо захиал.